За сайн байцгаана уу? Орой минь хүргэе. Та бүхнийг цаг зав гарган хүрэлцэн ирсэнд их баярлалаа. За К клубээс 7 хоног бүр ийм яриа хийдэг болоод өнөөдөр 8 дахь удаагийнх нь яриа болж байна. Тэгээд маргааш амралтын өдөр 11-р сарын 26. Гэвч бид одоо юуны учир яагаад амарч байгаагаа одоо бүрэн дүүрэн ойлгоогүй байдаг. Тийм учраас одоо манай мартаж болохгүй давтах учиргүй түүх нэвтрүүлгийн маань тусгай дугаар 11-р сарын 26-нд зориулагдсан тусгай дугаар шууд дамжуулагдаж байна. Мартаж болохгүй давтах учиргүй түүх нэвтрүүлэг маань 2020 оны хавар анх эхэлж байсан. Хэдүүгээ 50 орчим дугаар нийтийн хүртэл болоод байна. Тэгээд энэ дугаарын одоо өнөөдрийн энэ дугаарыг анх эхлүүлэхэд л манай одоо 3 түүхч, түүхийн ухааны, шил ухааны доктор, профессор Лонжидгаа, Бацаахан Баатаргаа анх эхлүүлж байсан. Тэгээд одоо анх 20 онд эхлснээс хойш 5 дахь жилдээ 50 гаруй дугаарыг хийгээд байна. Тэгээд 1924 оны 11-р сарын 26-нд яг юу болсон бэ гэдэг сэдвээр өнөөдөр түүхчд маань яриа их болно. Гэд 3 түүхчтэй өрн одоо микрофоныг шилжүүлье. Энийг бол яхан зүг үү те? Энийг бүр. Зөв. Байна уу? Дуурахгүй шин болж байна. За, та бүхний орой амгалан гэж мэдчихлээ. За, юуны Монголын түүхийн асуудлаар ингээд ийм цуврал лекц яриа хийж агаад клубийнхэн та бүхэнд талархалтай байгааг илэрхийлье. Тэгээд энэ Монголын түүхээ сонирхоод энэ клубт маш олон залуучууд ирсэн байна. За ер нь бол түүх бол өөр ялангуяа Монгол үндэсний түүх бол чухал гэдгийг одоо хумсарлаж залуу юм ойлгож байгаа явдалд бол талархууштай гэж бодож байна. Тэгээд бид хэд өнөөдөр энэ саяны хэлсэн сэдвээр Лмагийн хэлсэн сэдвээр эхлээд жоохоо яриа. За энэний өмнө жоохоо эхлээд энэ 24 он гэхээр энэ 20 дугаар зууны ихэнх үеийн Монголын түүхтэй холбоотой асуудал бид нэр ярина. Тэгээд мэдээж одоо 1911 он 12 дугаар сарын 29 тусгаар тогтнолын өдөр байгаа тий. Өвөр Монгол манжид агаар орсноос хойш 275 жил, халах Монгол манжид агаар орсноос хойш 220 жилийн дараа монголчууд нар үзэж тусгаар тогтнол эрхчлөөг олсон. Британий шний тэргуун богдыг Монгол улсын эзэнээр хөргөмжилсөн гэж. За энэ 11 оноос хойш 24 он хүртэлх энэ богд хаант Монгол улсыг богд хаантай байсан үе юм аа. Тийм тэгээ энэ үеийн төгсгөл энэ бол одоо нэг үе болгон бид нэр түүхэнд бас авч үзэж ярьдаг юм. За тэгээд энэ талаар ярих үү тийм 11 оны дараах үеийн асуудлаар та яах ярих уу эхлээд таньждаг юм. Энийг барих юм шиг байна. За тавын амара Монголыг айлтгая. За тэгэхээр энэ 1924 оны 11 сарын 26-нд Монгол улс үндсэн хуулиа батлаж одоо хаан засгаас бүгд нарийн тус засагтай болсон. Энэ бол том үйл явдал. Зүгээр энэ үндсэн хууль батлахын өмнө бол нэлээд бэлтгэл ажил байсан. Энэ бол 1911 оноос үндсэнд 11 оны сүүлчээс эхэлсэн гэж одоо ингэж хэлж болно. За тухайлах юм бол 1912 оны 3 сарын 8-нд дундад иргэн улс төр үндсэн хуулиа баталсан байгаа. За тэр үндсэн хуульд юу заасан бэ гэхээр зэрэг одоо дундад иргэн улсын нутаг дэвсгэр бол 22 мууж. За тэгээ гадаад Монгол, өвөрөн Монгол, төвд хөхнуураас бүрднэ гэж ингэж заасан байдаг. За энэ бол үндсэндээ Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй байна гэсэн үг. За үүний дараагаас эхлээд өөрөөр хэлэх юм бол 12 оны 3 сараас эхлээд олон жил удаа дараагаар хятадын ерөнхийлөгч хятадын засгийн газраас Монгол улс бол тусгаар тогтнож чадахгүй. Одоо манайтай адил одоо халуун ам бол багтаж байх ёстой гэсэн ийм ятгах, ухуулах, сүрдүүлэх ийм явуулга хийжсэн. За ийм учраас энэ төрийн тусгаар тогтнолоо бүрэн баталгаажуулахын тулд үндсэн хуультай болох бэлтгэл ажлаа эхэлж ингээд 1911 оны 4 сараас эхэлсэн болтой байна. За энд бол одоо хэд хэдэн эрдэмтэд тухайлах юм бол ерөнхий сайд Намнан сүрэнгийн даалгавраар
цэвэн Жамсрангийн удирдсан Жамсрангийн цэвэний удирдсан хэсэг эрдэнтэд бол үндсэн хуулийн төсөл боловсруулах юм ажил хийсэн байгаа. За тэнд бол одоо тэр үеийн нэртэй суутай эрдэнтэд оролцсон болтой байна. За тэрнээс гадна одоо гадаадын 5 улсын үндсэн хууль гэж одоо ярьдаг. Английн Магна Харта, Америкийн үндсэн хууль, Японы үндсэн хууль, 1918 оны зөвлөлт Орос улсын үндсэн хууль, тэгээ Норвегийн үндсэн хуулийн одоо хурлын тухай хэсгүүдийг орчуулсан байгаа. За мөн түүнээс гадна 1913 оны эцэс 14 оны ихээр ерөнхий сайд намын сүрэн Оросд айлчилсан. За энэ айлчлал бол Романовын Оксаныхан Оросын хаан ширийн заларсны 300 жилийн ан ёслол хүнд итгэлд оролцох ийм учиртай оролцсон. За тэр оролцох явцдаа ерөнхий сайд намын сүрэн Эрдэнэтен цэвэн бусад төлөөлөгчид бол 1810 онд Александр 1-р Александрын зарилгаар байгуулагдсан Оросын төрийн зөвлөл, 1908 онд байгуулагдсан Оросын дуум гэж байдаг. Тэдний үйл ажиллагаатай бол танилцсан ингээд улсын хурл бол хууль тогтоох байгууллагатай юм байна. Энэ жишгээр бол ингээд одоо бас ажиллаж болох юм уу гэсэн юм бодол төрсөн юм шиг байгаа юм. За ингээд Монголдо босож ирсний дараагаар 1914 онд 2 сард Богд хаан дөргөн айлтгасны ерөнхий сайд намын сүрэн шүүхийн яамны сайд намсрын нар Богд хаан дөргөн айлтгасны дагуу зарлиг өгөөж одоо ингээд улсын дээд хурлыг байгуулсан. За улсын дээд хурл гэдэг бол улсын хурлын яам нэртэй. За энэ хурлаас бол олон баримтч боловсруулсан захиргааны эрх зүй холбогдолтой. За ингээд энэ үед бол одоо 1913-аас 1918 хүртэлх хугацаанд зарилгаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг гэж маш том 65 дэвтэр хууль боловсруулсан. За энэ бол үндсэндээ тухайн үед үндсэн хууль гэж хэрэгжүүлж болохоор одоо тийм зүйл байсан юм аа. За сайн байцгаана. Энэ яг үндсэн хуулийн тухай энэ процессыг ярих юм бол би бас хоёр үг хэлмээр байна. Нэгдүгээр энэ арга хэмжээг зохиолж байгаа зэнгүүн дэргүүдээ нөхдүүдэд одоо их баярлалаа, сайн хүүхдүүд байна. Яагаад хүүхдээр зэрэг бид нар чинь нэг их түүхэн ухаарлын үед ажиллаж байгаа ийм хүмүүсүүд юм. 100-ны дөршид одоо монголчууд чинь одоо 3 том хувьсгал байсан. 1911, 21, 90 ингээд. Тэгэхээр энэ бүхэн өөрийн онцлогтой юм байжээ. Тэгэхээр зарим нь одоо тэр тухай бүрийн үнэт зүйлс гэж юу байсан юм бэ гэдэг тэр хэлхээнд нь асуудлыг авч үзэхгүй бол энэ юм чинь нэг нь одоо залгамж чанартай байсан юм уу, эсрэг чанартай байсан юм, нэгнийхээ эсрэг байр суурьтай байсан юм уу гэдэг талаас нь бас нэг бодмоор юм байна шүү гэдгийг нэг хэлмээр байгаа юм. Та бүхэн энэ тухайд нэг бодоод болгоогоод үзээрэй. 1911 оны үндэсний эрхчлөөний хувьсгал маань ямар шиг юм байгаад тэрний үнэт зүйлс нь юу байсныг сэргээсэн, юу байсныг хөгжүүлсэн. Тэгээд энд ярихад одоо манжийн ноёрхлыг арилгаад бий болсон хувьсгал. Тэгэхдээ эн чинь тэр манжийн дарангуйлын үе гэдэг чинь орчин үеийн одоо колоничлалын дэглэмтэй ижил биш байсан юм шүү гэдгийг нэг эргцүүлж хараасаа гэж бодсон. За тэгээд тэр хугацаанд хийгдсэн ажил тэр үед энэ 11-ээс 21 он хүртэлх хугацаанд одоо үндсэн хуультай л байж Монгол хүмүүсүүд Монгол орон за энэ бол эртний уламжлал түүхтэрээ тулгуурлаад явсан үндэслээд гарч ирсэн юм үйл байсан гэдгийг сая дурдлаа. За дараа нь 24 оны өнөөдрийн бидний ярих гол сэдэв байгаа. Тэгээд энэ дээр бол маш их одоо тийм зөрчилтэй. Ерөөсөө одоо бид нар чинь одоо 1921 оноос 90 он хүртэлх ямар замыг дуулсан гэдгийг дээр ихээхэн бодож болгоомоор юм байдаг. Тэрнийг ч та бүхэн мэдэрсэн юм шиг байна. Би энэ залуучууд хүүхдүүд маань
их сонирхоод байгаад их олзуурхаад байгаа. Энэ чинь одоо нийгмийн хэрэгцээ шаардлага өөрөө өмсөд гадаг шатдаг шон хөгтөд маань яваад ирээд ингээд нүд нээгээд тэгээд үндэснийхээ төв хүлэмжил өвгдөөдсөйгээ туулсан замыг нэг юу байдгийг бүлгээд зарим нь эргэлзээтэй санагдаад үнэн түүх гэж юмыг нэхэд байгаа юм болов. Тийм учраас ингээд сонирхоод байгаа юм болов гэж ингэж бодоод тэгээ өнөөдөр ингээд хүрээд ирсгаж байгаа та бүхэнд баярлаж байна. За Улаанбаатар телевизээр бид нар бас нэг ярэ тэр телевизийн одоо хөсөлтөөр энэ баярын суужин одоо найруулагч баяр бат сайхан Олзиватар бид нар нэг ороод ирсэн. Тэгэхэд одоо мөн тийм хэрэгцээ шаардлага нэхэгдээд байгаа юм байна. Энийг одоо телевизийн жолон төмөндөө хүргийгээд цаад үзэгч жолон төмөнч одоо нэг хэлээд өгөөч гэд нэхэд байгаа юм байна гэдэг одоо ийм эмийг одоо бид мэдэрч ирсэн. Ингээд бид нар бол энэ нэг 90 оноос хойш энэ үед чинь бас нэг үнэн юм юу байсан гэдгийг олоод харчихтай хөвзөлдөд бас нэг уламжтай болоод хилчгэж болдог болоод байгаа болохоор энийг би түүхэн ухаарлын үе юм байна гэж ингэж бодоод тэгээд та бүхнийг энэ бүхэн дээр бас нэг эргэцүүлж бодож байгаасай гэж бодож хэлж байгаа юм аа. За ингээд үндсэн асуудал руугаа төхөлгүй болохгүй. За 1924 оны энэ ангадгаар үндсүүдийг бид нэр ярина шүү дээ. Тэгэхээр монголчууд чинь одоо 24 оноос өмнө хуультай байсан юм уу юу гэдэг асуудал ингээд бодохоор бол бид нэр яг ингээ 11 оноос жоохон өмнөөс ингээд эхэлж байгаа нь бол 20 дугаар зууны их үеийн монголчуудын сэтгэлгээ ер нь ямар байсан юм бэ? Тийм жишээ нь одоо 11 он тэр төрөлцсөн эмхлэн байгуулахдаа ингээд хууль эрхцүүлтэй, өөрийн хуультай, түүхтэй, шистэртэй ингээд олон юмтай бий болгож байгаа. Тэгэхдээ жишээ нь бол одоо энэ зарилгаар төсөс Монгол улсын хууль зүйн бичих гэдэг энэ 65 дэвтэр энэ иж бүрэн энэ үндсэн хуулийн дайтай хууль шүү дээ. Тэгэхээр ийм хууль байгаагүй юм шиг анхны үндсэн хууль гэдээ нэрлээд за тэгээд тэр хуулийн тухайд нь бол дараа нь ярина. Тэгэхээр өмнө нь бол ингээд ягаад монголчуудын сэтгэлгээр нь ямар байваа гэж. Тэгэхээр энийг хийхийн тулд тэр олон хэлнээс одоо түрүүний тэр олон улсуудын үндсэн хууль дээр нь одоо чинь манж ингээд 390 ботыг монголчилсан байгаа шүү дээ. Тэгээ барууны нэг төрийн онол байна. Хенри Вьютоны Төмөн улсын ердийн цааз, албан цааз. За тэр бүлээн чилээгийн одоо төрийн онол тэр бүхний чинь бүгдийг нь монгол болгосон байгаа. Тэгээд тийм айхтар сэтгэлгээтэй. За тэгээд түрүүн тэр улсын эрх гэж лонждгоо ярьсан. Тэр улсын эрх тэрийг бол мэдээж хаан засагтай амч арчил марчил байсан гэж худлаа яриад яах вэ. Тэгэхдээ тэрэн дээр маш тодорхой зүйл байгаа. Ямар ч зөвшөөрлгүйгээр гэрт нь очиод хүний имийг шууд хураа авч болохгүй гэ бүр тэр энэ дээр ийм юм хууль байх юм аа олон улсад. Тий. За ингээд хэрэг одоо хүний эрхийн ингэж зөрчдөг юм байна. Засгийн эрх гэдэг чинь ингэж дээд эрх гэдэг нь ингэж юм байна. Хоёр одоо парламентын танхимтай байд юм гэсэн чинь тэнд ямар гоё юу вэ гэж улсын дээд доод гэр гэж байгуулвал ямар юм бэ гэж. Маш гоё сонсогдож байгаа бүр дот нь Монгол үгээрээ тийм жишээтэй байх юм. Тэгээд одоо 20 дугаар зууны их үртэл ямар ч байсан монголчууд ингээд бүр бидний их засгаан бодъё л доо. Эзэн Шингис их засаг гэдээ бодвол бид нар чинь хуультай дэлхийг одоо хамарсан одоо хууль эрх зүйн системтэй байсан юм зү. Тэрнээс улбаалсан ингээд наашаа явах юм бол одоо олон цаазууд байгаа тийм ээ. Энэ бүхнийг одоо ингээд дамжиж явсаар байгаад энэ зарилгаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичиг шүү. Тэгэхээр энийг чи 18 онд хийгээд ингэсэн чинь энэ 65 улангийн 22 онд тэр Ошимо Кёшо гэж хүн эцэг бүсийн төлөөлөгч Японд авчиад 23 онд 65 улангийн Японд руу хөрвүүлсэн байна шүү дээ. Тэгээ одоо Японы Токиогийн гадаад судлалын их сургуулийн юунд байна улмаа номын санд нь тий хар дэвтэртэй нэг ботор тэгээ бүр улаан юмгаар зурцсан. Тэгээд энэ номын санд ингээд энэ 95 онд лонждгоо бид тэр ингээд буулгаад хэвлэсэн. Тэгэхэд бол ямар юм болсон гэвэл нэг хэдэн дэвтэрийг олдохгүй байсан номын сан архивд. Тэгээд Японоос нөгөө 65 дэвтэрээс нь хуульж авцраад Япон хэлтэй алмаасгүйгээр Японоос нь монгол болгоод за ингээд бүтэн болгоод байгаа юм. Тийм зарим нь бол сүүлд номын сангаас манайхан зөвх маань олсон тийм. Тэгээд зарим нь одоо бүрэн олдоогүй. Тэгэхээр эн чинь ийм байжээ гэдгийг бол хуулийн сэтгэлгээ за тэгээд ямар ч байсан мэдлэг боловсролтой улсууд байсан юм шүү гэдгийг хэлэх үүднээс энийг хэлж байгаа юм. За тэгээд 24 оныхоо үндсэн хуулийн өмнө одоо юу болсон бэ? 21 оны дараа юу болов? Тийм богд хаамаа ингээд 24 оны 5 сарын 20-нд таал болж байгаа. Энэ 24 онд чинь маш олон үйл явдал Монголын түүхтэй холбогдож байгаа.
Тэгээ бид нар ер нь яг энэ түүх одоо манай Бадаргаа маань ярьлаа, Данжидгаа ярьж чинь үнэн түүхээ мэдсэн дээр гэж. Коммунизм хэлгүй одоо нөгөө Орос орн чинь одоо зөвлөлт холоод анхны үндсүүлийг 10 сарын 4-нд тэмдэглэдэг байсан шүү дээ. Одоо ярих юм байсан байж тээ. Бид нэр яриад байх юм аа. Тэгээд энэ одоо залуу орчин үе хүүхэд ах уйда үнэн түүхийг мэдүүлээд сургамж аваад тэгээд цаашдаа зөв голдролдоо явсан дээр байхаа гэж бодож байгаа юм тийм. Тэгээд 24-ний үндсэн үйл гэдэг маань хичнээн зүйлтэй ямар бүлээ яагаад батлагсан бэл энэ өмнө гэхдээ одоо хичнээн хэд хэдэн үндсэн үйл байгаа тийм ээ. Одоо бодогийн үндсэн үйл энтергээд яринүсэ тийм ээ. Тийм тэгээд та жоох ярих ба тийм. Тэгэхээр энэ үндсэн хууль боловсруулахын өмнөх бэлтгэл ажил бол үндсэндээ тэр 1912 оноос л эхэлсэн. За тэгээд энэ бол одоо энэ бол тийм амархан хийчих ажил биш шүү дээ. Маш олон судалгаа шаарддаг, орчуулга хийн. Тэгэхээр зарим хүмүүс бол ярьдаг. Тэр олон үндсэн хуулийн чинь ер нь одоо монголчлох тийм эрдэм чадaltaй хүн байсан юм уу гэж. Тэр бол тэр үед ерөөсөн монголчууд бол Орос, Англи, Хятад одоо ямар л хэл байдгүй герман тэр олон хэлнүүдийг бол мэддэг тийм сэхэтнүүд бол цөөнгүй байжээ. Тийм усуд л орчуулсан байгаа. Түүнээс биш гадаадын хүн монголоор орчуулаад тэр Америк, Англи Магна Харта, Америкийн үндсэн хууль, одоо Норвегийн үндсэн хуулийн тэр хурлуудын тухай хэсэг, Японы үндсэн хууль тэрийг бол одоо орчуулад өгчих хүн бол байхгүй. Монголчууд л орчуулсан зүйл байж байгаа. Тэнд бол тэр үндсэн хуулийг бол үндсэн хуулиудыг бол одоо энэ хууль зүйн хүрээлэнгээс бас хууль зүйн их сургуулиас бас гаргасан байж байгаа. Тэрнийг бол та бүхэн одоо үзсэн хүмүүс бас зөөнгөө байгаа байх. За тэрнээс бол санаа авсан ийм зүйл байж байгаа. За тэр 1914 онд байгуулагдсан улсын дээд доод хурал түрүүндэр улсын дээд доод гэр гэж байгуулъя гэснийг улсын дээд доод хурал гэдэг байгууллага байгуулсан. За энэ дээд хуралд бол одоо төрийн яамны тэргүүн сайд нар за тэгээд одоо аймгийн хангууд одоо халахын дөрвөн аймаг, дөрвдийн 2 аймгийн хан гэсэн тийм ээ. Тэр ордог. За улсын доод хуралд бол одоо бусад хүмүүс ордог. За тэгвэл улсын доод дээд хурлын аль нь дэш лам нар ерөөсө оролцдог. За улсын эрх бүтээлдэд Цэвэн Замсран гой бол хэлсэн Замсрангийн Цэвэн гой бол хэлсэн байгаа. Лам нар бол ер нь улс төрийн хэрэгт оролцдог юм байна. Тэр буян номын мөрийг өгөөл ингээл байж идэг юм байна. Тэгтээ төрдөө бол тэрсэлдэггүй төрөө дээрлж хүндэтгэж явд юм байна гэдгийг бичсэн байж байгаа. Яг тэр журмаар улсын дээд доод хуралд бол ерөөсө тэр лам нар тэр бол одоо их 57 хотогт гээд байж байна. Энэ Түшээ таан Сэцэн хаан аймгийн нутгаар байршчихсан. За хамгийн ойрхон хэдийн Бог тан уулын өвөрт байгаа одоо Мандшир хотогт гээд та бүхэн мэдэн дуулсан байгаа. За тэрнээс гадна халахын 13 тамгатай хотогт гээд байна. За энэ тэр бол одоо 1912 оноос 11 оноос өмнө бол 11 хотогт байсан. За тэгээд 12 оноос 12 13 онд бол Сэцэн хаан аймгийн нэг хотогт Сайн ноён хаан аймгийн нэг хотогт тамга олгоод шавнараа захирах эрхтэй болгоод ингээд 13 хотогт байгаа. За тэр 13 хотогт бол мөн улсын дээд доод оролцох эрхгүй юм байсан. Тэгэхээр энэ бол энэ тэр гадаад улсын жишгийг нэлээд тусгаад авчихсан одоо ийм дүрэн байсан. За энэ бол энэ 24 оны үндсэн хууль боловсруулалт бас нэлээд дөхөн болсон байна. За 1924 оны үндсэн хууль боловсруулахад бол энэ тэр олон улсуудын үндсэн хууль за тэрнээс гадна 1922 оны 5 сард засгийн газрын тогтоол гараад ингээ үндсэн хууль боловсруулах ажил эхэлсэн одоо тэр үеийн шүүхийн яамны сайд Богдааны Монгол бичгийн багш байсан. За Богдаантай нас часуу Магсар Хурц гэж хүнийг бол одоо томилсон байгаа. Тэр хүн бол шүүхийн яамны сайд байсан. Ингээд одоо Жамсрангийн Цэвэн, Баточир гээд хүмүүс оролцсон. За тэгээ бас туслах ажилтнуудтай ийм ажлын комисс гараад бол үндсэн хууль боловсруулсан. Тэгтээ тэр улсуудад өгсөн гол чиглэлнүүд юу гэхээр зэрэг хамгийн боловсон Англис улсын гэж одоо Англи улсыг үлгэр жишээ болгоорой гэж ингэж одоо даалгавар өгсөн байж байгаа. За өмнө нь ч гэсэн ерөнхий сайд бодоо янз бүрийн хэд хэдэн хүмүүс бичсэн загталдаа бид нэр Англи улсыг тол болгуул зохино. Англи бол хамгийн одоо тэргүүний улс гэж ингэж бичсэн байдаг. За тэгээд энэ үндсэн хууль зохиох ажил бол тэр комиссын дагуу хэд хэдэн удаа комисс томилогдож, сойлогдож ингэж одоо боловсруулж эхэлсэн юм байгаамаа.
За тэгээд яг 22 оны тэр комсоос өмнө 21 оны 11 сарын 1-нд үсээ тангаргийн гэрээ баталдаг тийм ээ. Тийм засгийн газар ингээд богд хаантай тангаргийн гэрээ засгийн газар байгуулсан гэж ярина л да. Энд үндсэн хуулийн боловсруулж ирсэн үндсэн хуулийн 1-р бүлгэн гэж ярьдаг лөө. Өдөр тахлна гэж ярьдаг лөө тий шиг. Тэгээд тэр нь Монголч бас ойлгоход бэрхтээ. 21-ээс 24 онд хаантай социалист улс гэж гадныхан бүр гайхажсэн тий. Хаантай мөрслөсөн социалист улс гэж байсан юм энэ ч ямар учиртай юм бэ гэж. Тэгээд ер нь бол яг тэр үеийн түүхийг бол ингээд үзвэл 21 оны 11 сарын 1-нд засгийн газар дангаараа богд тангаргийн гэрээ гэдгийг бол баталсан. За нэгээр юм бол одоо богд хааны төрийн эрхийг бүгдийг хязгаарласан. За тэгэхээр шашны эрхтэй гэж. За шашны эрхтэй ч гэсэн бол богд хаан маань үлрээсөө богд хаан хатан энэ төр ч одоо бүр юу шүү дээ. Бүх эрхийг хязгаарлаад тийм тэгсэн мөртлөөс нөгөө монголчууд бурхны шинтэй хаан руугаан гүгээд болдгоо. За одоо номын дарга данзан ч гэдэм үү, Сүхбаатар жанжин ч гэдэм үү, Бодоон ч гэдэм үү, ийм хурал боллоо, ийм яаж ийн гэдэг ингээд одоо илтгэл айлтгаа тавиад болдгоо юм байна л да. Тийм тэгээд иймэрхүү байдлаар бол нэг 21, 2, 3, 4 онд бол ингээд хурж явж байна. Тэгээд энэ үед бол за богдын эрх мэдлийг хумаад ингээд 23 онд богд хаан засгийн газар тандаад хатан бид хоёрт ингээд цалин олгоно үгээд улсын эзэн хаан засгийн газартаа хандирч байгаа. Тийм. Тэгээд ийм байдалд хүртэл бол ингээд хаан хадны маань одоо байдалд хүргэсэн. За тэгээд за үндсэн хуультай холбоотой ингээд яг ер нь бодоогийн төсөл одоо сая зөнжидгоо ярьсан тэр Максар хурцын төсөл дараа нь ерөнхий сайд цэрэнд орж байгаа тэргүүтээ бас нэг үндсэн хууль боловсруулах комисс гарсан шиг байна. Тийм. Тэгээ ямар ч байсан монголчуудын одоо сэтгэлгээ ингээд хууль хийх хэрэгтэй олон улсын одоо ийм одоо Англи Магна Хартыг төшөглөөд орчуулад ингээд явъя гэж. За тэгээ 13 оны одоо бичсэн богд хааны Японы заанд бичсэн загтал байна. 22-нд бичсэн Цэрэнбэл гүнгийн бас богдын нэрээр яасан загтал байна. Энэ бүхэнд чинь Японы үндсэн хуулиас аваад ингээ яг заалтын эзэн хааныхын заалтыг тэр жигт нь аваад загталд оруулаад бичсэн байгаа. Тэгээ тэрийг бол манай тэр нэг Дошибан авал эрдэмтэн байна л тэр Мэйжиг үеийн Японы үндсэн хуулиас ингээ заалтаар нь авсан байна гэж. Тэгэхээр энэ бол нэлээд дээд одоо өндөр боловсролтой улсууд л хийхээр төвшний загтал занаа бичиж байсан байна гэж харагдаж байгаа. Тийм. Тэгээд энэ 24 оныхоо үндсэн хууль руу орё доо тийм ээ. Тэгээд 24 оны үндсэн хууль маань бол богд эзэн хааныг яг таал болсны дараа Монголд ингээд бүгд 24 оны 5 сарын 20-нд 8 дугаар огт маань таалуулсан. Тийм. За тухайн үеийн шаардлага байсан шиг байна. Ямар ч байсан энэ ардын засагт. Тэгээд одоо энэний дараа 24 оны 5 сарын 20-нд таалуулаад 24 оны 6 сарын 3-нд Монгол Ардын намын төв хорооны тэргүүт гишүүдийн тогтоолоор Монголд бүгд найрамд засаг тогтоох шийдвэр гарсан. 7-онд намын төв хорооны тогтоол гарсан. 6 сарын 13-нд засгийн газрын тогтоол Монголд хаан засаг байхгүй бүгд найрамд засаг тогтооно гэж. Тэр залд 24 оны 11 сарын 26-нд баталсан үндсэн хуулийн эхний бүлэгт яг тэр жигтэй байгаа. За би одоо ингээд 5 нар жоохон байж байгаа унших юм бол тэр одоо бүр залт нь хэвээр байдгийн. За тэгээ энэний үед бол Рисхулог гэж хүн бол бэлэн орос хэлээр бичсэн төсөлтэй ирж байгаа. За ингээд л одоо энэ үед маш олон үйл явдал өрнөнө. Богд хаан таал болон за энэ дээр бас нэг зөвлөлт хятадын 24 оны 5 сарын 31-ний гэрээ одоо байгуулагдаж байгаа. За тэгээд 8 сард Монгол Ардын намын 3 дугаар их хурал хуралдана. Энэгээр Ардын намын анхны дарга Жанжин Солин данзан цаазлж байгаа баавсангийн хамтаар шаардсан тийм ээ. Тэгээ энэ бүхний ард тэгээд үндсэн хуулийг одоо орос хэлээр авчирсан Рисхулгийн хуулийг бол ямар ч одоо нэг их маргаангүйгээр баталсан юм тийм ээ. Тийм. За тэгээд энэ баталсан нэр нь бол бүгд найрамдах Монгол ард улс гэсэн нэртэй. За тэгээд энэ дээр чинь бол улаан улсынхаа нэрийг бол 11 онд бол ингээд улсын цол Монгол гэж байгаа. Тэгээд 11 онд бол оны нэр олноо өргөгдсөн их хүрээг нийслэх хүрээ гэж. За 24 онд бол улсын нэр бүгд найрамдах Монгол ард улс. За тэгээд улсын нийслэлийн нэрийг бол Улаанбаатар болгосон энэ үндсэн одоо анх дугаар их хурлаар тийм за ингээд оны цолыг бол олноо өргөсөн гэдгийг халсан. Тийм за тэгээд ер нь яг 40 өнгөрчлөө Монгол улсын явсан юм. Тэгээд 24 оноос албан ёсоор бол Европ онтоолд орсон баг тийм ээ. Тийм ийм үйл явдлууд болсон хэрэг гэдгийг ярих уу да тийм. За тэгээд та энэ ер нь хууль ямар учиртай вэ гэдэг талаар манай Баатарга үндсэн хуультай болсон явдал одоо
хүндрэлтний одоо энэ олон улсын амбалд одоо нэг хүндрэлтний хөгжил дэвшлийн ерөнхий замын дагуу дэвшил хийсэн гэдэг ойлголтыг бол одоо ойлгож болох юм гэж байна. Гэхдээ энэ 24 оны үндсэн хууль батлагдахын өмнө болж байгаа тэр улс төрийн агуулга чиглэл юмыг ойлгохгүйгээр энэ хуулийн мөн чанар ач холбогдол эерэг зэрэг талыг ойлгох боломжгүй байна. Сая одоо сайхан доктор ярилаа тэр 6 сараас эхлээл одоо шийдвэр гараад явж байсан. Тэгээ энэ дээр тэр намын 3 дугаар их хурлыг одоо хэлэхгүй байхын арга байхгүй. За энэ дээр одоо хөрөнгөтний биш хөгжлийн замаар замнах ёстой гэдэг Большевикуудын намаас өгсөн чиглэлийг одоо хуульчилж одоо ингээ улс төрийн чиглэл агуулга нь одоо эрх хуулийн чинь агуулга чиглэлийг зааж өгсөн юм. За энэ намын энэ хурал зөвхөн одоо ийм чиглэл заагаад барихгүй намын даргаагаа цаазалсан. Бид өрвэн битсэн нэг ном байгаа Монголын төвх гэдэг тэрнийг одоо сарвал энэ дэр нэлийн тодорхой байдлаар хэлсэн би. Тэгэхээр энэ хурлаар намын дарга солин дансан зүгээр хурлын явцад өрнөжсэн үзэл бодлын одоо зөрчилтэй одоо энэ асуудлаас шууд одоо намын шийдвэрчгүйгээр л одоо аваачаад цаазалчихсан шүү дээ. Гэрээс нь барьж аваачаад цаазалчихсан. Энэ тухай тэр Сандуужив гэдэг дотоод яамны ажилтан байсан хүний одоо дурсамж бий. Тэн дээр маш тодорхой бичсэн байгаа. Бидний тэр номон дээр тавьчихсан боловч дурдсан байгаа. Тэгэхээр тэр одоо 21 оны чинь дараа дээр Монголд тагнуулын газар, цэргийн тагнуулын газар гэж байгуул. Дараа нь улс төрийн тагнуулын газар гэх мэтлэнгээр олон тагнуулын газрууд байгуулагдаад энэ бүхэн бол Монголын ашиг сонирхлын үүднээс байгуулагдаагүй. Тэгээд тэнд одоо солин данцанг цаазлах тэр асуудлыг хийсэн процесс яасан бэхлээ зэрэг цэргийн 1-р дивиз дээр сургагч гэдэг нэг хүн жанжин данзан одоо энд бослог гаргахаар одоо төрийн эсрэг бослог гаргахаар одоо бэлтгэж байна гэсэн юм ирж хэлээд тэр Сандуужив гэдэг хүний дурсамж байгаа шүү дээ. Тэгээд манай сургагч тийм учраас одоо та нар явж тэрнийг одоо дарах хэрэгтэй солин данцан одоо баривчил гэсэн шийдийг өгсөө гэж. За ингээд явхад тэр 1-р дивизийн сургагч гэдэг хүн тэр шийдвэр баривчлах шийдвэр заалт өгөөд байгаа дотоод яамны сургагч хоёр нэг хүн байсан гэдгийг дүүнхэрж байгаа одоо тагнуулын тусгай архивын дараа байсан зохиолч дүүнхэрж байгаа дараа нь цагаатах ажлын комиссад ажиллаж исэн энэ хүний судалгааны маш одоо үнэтэй бүтээлүүд бий. Тэрэн дээр одоо энэ үнийг тэр баримтаар одоо хэлсэн байдаг. Ингээд за зүгээр зөвхөн данцангийн жишээг хэлэхэд энэ тэгээд одоо яачаад намын хурлын шийдвэр 8 дугаар сарын сүүлчээр болж байгаа үйл явдлаа шүү дээ. Намын хурлын протокол дээр байж байгаа. Данцанг одоо ийм буруу байсан учраас цаазлахын зүйтэй гэдэг шийдвэрийг одоо гаргаж тогтоол гаргаж батлая гэсэн. Тэгэхэд төлөөлөгчд эсэргүүцсэн. Та нар зүгээр байсан хүнийг авчиж одоо удаж алчихаа бид нэрээр одоо могой өрүүлэх гэлээ гэсэн ийм асуудал ирж исэн тийм явдал болсон байгаа. За тэгээд яг энэ зөвхөн данцангийн тухай ярихад энэ гэтэл анхны 7 гэж нэрлэгдсэн Монголын их хурлын одоо ардын хувьсгалыг хийсэн одоо 7 одоо удирдагчийн лидерүүдийн сор улсын 4 хүнийг одоо энэ 3 жилийн хугацаанд байхгүй болгож байгаад тэгээд энэ одоо
үндсэн хуулийг батлах хэмжээнд ирлээ шүү дээ. Тэгээд тийм учраас 1994 онд 70 жилийн ой болдог үлээ. Одоо энэ үндсэн хууль батлагдсан энэ 26-ны өдрийг л одоо маш өндөр түвшинд батлахаар ийм ярианууд нэлээд болж бас хүмүүсийн хооронд яриа хөөрөө зөрчил үсээд би тэн дээр одоо асуудал ярьж ийсэн. Энэ үнийг ер нь одоо юу яая энэ намуудын тухайн үед байгаа намуудын удирдагч нарын одоо өөрөөр хэлбэл улс төрийн намуудын удирдлагчдын хооронд одоо хаалц мэтгэл сайн явуулж олон түмэн дээр нь ойлголтог. Энэ тийм ач холбогдолтой түүхэн үйл явдал юм уу юм. Тусгаар тогтнолын өдргээд одоо 11 оны 12 сарын 29-нд батлаад тогтоосон байж байна. Хууль ёстой байсан байна. Гэтэл тэрний чинь тийм өдөр үе болгоё гэж яриад байдаг. Ингэж ийм агуулгаар хийх болох юм уу юу гэдэг асуудал ярьж ийсэн. Тэгээд тэрнийг бол маш том одоо юу гэдгийг одоо тухайн үе одоо хөчтөрөөд л одоо бүр одоо нэг чинь амралтын өдөртөө болгох хүртэл асуудлыг чинь тэндээс л одоо шийдээд явсан юм шиг дээ энэ төр ярих барьж байгаа улс төрийн хүчин чинь. Тэгэхээр энэ хууль бол одоо монголчууд бидний хувьд нэг их одоо тийм Монголын эрх ашиг, Монголын үндэсний эрх ашиг, Монголын ирээдүйд одоо тийм сайхан үйл явдал байгаагүй юм шүү. Нэг ийм төвшөнд одоо ингэж одоо хүмүүсийн ухамсарыг дөөргдүүлж байхын хэрэггүй маа гэдэг ийм агуулгаар яригдж байсан. Ийм учиртай. Энэ хорлоос юу одоо үндсэн хуулийг одоо ингээд яг баталлаа. Тэгтээ энэ үндсэн хууль бол 1920-с тэр 30-40 оны их одоо цус яргаллыг үлдэх эрхчин үндсийг тавьж өгсөнд бол хамгийн аюул нь байгаа юм. Тэгээд тэр үндсэн хуулийн одоо энд сая хэллээ тэр үндсэн хууль бүрэн ихээр та нар хараад үзвэл одоо энэ бол хүн амын тэн хагасыг дайсан гэж үзнэ гэж л одоо шууд хэлсэн байгаа шүү дээ. Тэгээд тийм учраас энэ сэдвэр бол тэр утхан жаргал гэж эрдэмтэн эмэгтэй нэг эднүжинлэгийн хурал дээр 90 оны сүүлчээр байна уу маш тодорхой баримтуудыг нотлогоо судалгаатаагаар гаргаж ирээд тавьсан тийм байдаг. Тэрнийг бас сонирхол нөгөө магна ингэж шүү дээ. Магна гэдэг байдаг нэг залуу одоо улс төрч байсан тэр нь одоо хайцсан ч үлээ. Тэгээ тэрний ээж тэр хуульч хүн эрдэмтэн хүн тэрнийг бол маш тодорхой баримтуудаар нотлож гаргасан юм биш үү? Тэрнийг та нар олж сонирхуулах. За хэдэрч яашгүй байна. За та 24 оны анх дугаарыг хурал ер нь хэрхэн явагдав? Тэгээд энэ ер нь бол энэ 24 оны үндсэн хуулиар бол одоо жинхэнэ бус ард гэж нэрлсэн аваасан тийм ээ. Тэгэхээр жинхэнэ ард гэдэг нь хийн, жинхэнэ бус гэдэг нь хийн. Тийм. Тэгээд тэр жинхэнэ бус гэдэг нь одоо ямар эрхтэй эрэхгүй вэ гэдгээр баталсан бэ гэд үзвэл ярих уу. Тэгэхээр энэ одоо энд байж байгаа улсууд энэ телевиз харж байгаа хүмүүс бол мэдж байгаа байх л да. Энэ үндсэн хуульд бүх ард түмний бол жинхэнэ ба жинхэнэ бус гэж ингэж хоёр ангилсан байгаа юм. За тэгэхээр жинхэнэ ард гэдэг нь одоо ямар байх вэ? Жинхэнэ бус ард гэдэг нь ямар байх вэ гэдгийг заагаад өгчихсөн. За жинхэнэ бус ард гэдэг нь бол одоо хувийн аж ахуйд хөлсний хөдөлмөр буюу тухайн үед зарц гэж байсан зарц хэрэгэлдэггүй. За жижигхэн үйлдвэр үйлчилгээ худалдаа эрхэлдэг хүмүүс бол хөлсний ажилчин хэрэгэлдэг. Тэрний ажиллуулаад салингийн өгдөг юм уу? Одоо ийм хүмүүс бол ерөөсөө тийм мөлжигс итгээд гисэн ийм заалт өгсөн. За ингээд энэ тэрнээс гадна хүрээ хийдэж шавлын суудаг лам нар бол бас жинхэнэ итгээдийн дансанд орж байгаа. За тэр хуучин хутаг товлгаадын бол том өндөр мяндагтай зэрэг хэрэгмтэй
лам нар бол бас тэнд орж байгаа. За тэр ноёд орж байгаа. Өөрөөр хэлэх юм бол халахын 92 засаг хошуу байсан халах ойрдын 6 аймгийн. За энэ засаг ноёд. За тэгээд одоо тэр хошууны албан хаагчид бол засаг ноён гэж байдгийг. За тэрнээ дор бол туслагч тайлж гэж байна. Тэрнээ дор бол одоо захирагч мэрин гээд. За тэр хүмүүс бол бас одоо жинхэнэ бусаар. Ингээд одоо тооцох юм бол ер нь хүн амын нэг за ямар ч байсан 30 орчим хувь нь. За бүр нарийн тооцох юм бол одоо бараг тал хувь нь ингээд сонгогдох ирэхгүй болчихж байгаа юм. За зүгээр Монголын ард түмэн бол тэрний тухайн үед нь сайн одоо хэр зэрэг ухаарсан байдаг бол ямар ч байсан өмчтэй байж болохгүй юм хүн өмчгэр орондоо хүн одоо хөлсөөр ажиллаж болохгүй юм байна гэсэн тийм байдалтай болсон. За тэр учраас тэрнээс болгоомжлоод одоо олон малтай өөрийнхөө ам бүлээр өөрийнх аж ахуйгаа аваад явах боломжгүй улсууд бол одоо бас малаа цөөлөгч байдаг юм уу? Ер нь зарцнараа бол хэрэглэхгүй юм зүйл байсан. За энэ зарц нарын тухай асуудал бол ерөөсөө 1959 он хүртэл үргэлжилсэн. За 1950 хэдэн онд бол үнэн сонинд одоо том тэр үедээ олонд нэртэй төртөө болсон, олонний танил болсон хүмүүс бол энэ зарц бол ерөөсөө мөлжигдж байна гэсэн нэг тийм зүйл бол гарч эхэлсэн. За ухаандаа одоо Овс, Сүхбаатар аймагт бол тэр олон мянган малтай хүмүүс бол зарц хэрэгжилж ирсэн. За тэдний зарим нь бол одоо эсэргүүцсэн, зарим нь бол үнэхээр тийм байна, бид нар мөлжигдж байна гэж одоо янз бүрийн бол гарч ирсэн. Энэ уршиг бол 59 он хүртэл үргэлжилсэн. За тэрнээс гадна энэ одоо лам багш лам нар тэгээд тэр ноёд байсан хүмүүсийн гэр бүл ноёд одоо тэд нэр ирэхгүй болсон тэр бол бас нэг Монголын ард түмэн нэг хэсэг нь энэ шин төр засагт итгэл бол үндсэндээ буурч эхэлсэн. За тийм ч учраас 1925 оноос эхлээд өмнө цус мэрсэр явж исэн хүмүүс бол одоо гадагшаа дөрвөх тийм хандлага бол зугуухан гарсан. За тэрнээс гадна энэ 1924 оны үндсэн хуулийг боловсруулж явцад одоо янз бүрийн санал бол гарч исэн. Энэ дээр бол одоо тэр санал боловсруулах комиссийн хуралдааны бичлэг буюу протокол хин ямар санал гаргаж ирсэн бэ гэдэг тэр юу бол олддгүй одоо. Тэр чухам хаа нэгтэй байна уугүй юу. Зүгээр энд ажиллаж байсан комментирний төлөөлөгчдөөс тэр төврүүгээ бичсэн мэдээлэл байж байгаа. Тэнд за энэ үндсэн хуулийн төсөл боловсруулахад тэр тийм байр суурьтай байна. Энэ төшмөл, энэ ноён, энэ сайд ийм байр суурьтай байна гэдгийг бол тодорхой мэдээлж исэн байж байгаа. За тэгээд зарим улсууд бол одоо дургүйцээд ийм үндсэн хууль батлах юм бол хэрэггүй. Ерөөсөө үндсэн хуульгүйч улс орн байдаг. Ийм үндсэн хууль баталснаас батлаагүй дээр гэж Эрдэмтэн Жамсрангийн цэвэн хэлсэн байдаг юм байна. За зүгээр тэр цэвэний хэлснийг комментирний төлөөлөгч Ирскулов төвдөө мэдээлсэн байх. Жамсрангийн цэвэн бол өөрөө түрүүн бат сайхан ярьсан үндсэн хуулийн төсөл боловсруулсан хүн. Тэрний тал хагас нь бол улсын үндэсний төв архив бий. За бодоогийн боловсруулсан тэр төсөл гэж ярьдаг. Зүгээр яг бодоо мөн үү биш үү? Мэдээж цэвэн ч гэсэн бодоо ч гэсэн хэдийгээр эрдэмчилтэнд хитийдсэн хүн байлаа гэсэн тийм том баримт бичгийг ганцаараа боловсруулах бас арийшгүй баг. Тэр ер нь мэдээж одоо олонний саналыг авч ирсэн байх. Тэр зүгээр тэд нар бол ахилж ирсэн болов. За нэг ийм зүйлүүд байна. За энэ үндсэн хуульд хэлцгээд бол ерөөсөө 1924 оны 11 сарын 25-нд энэ үндсэн хуулийн төслийг хэлэлцүүлсэн, уншсан. За ингээ маргааш нь 26-нд одоо баталсан. За эндээс бол улсууд ганц нэг зүйлийг бол асуусан. За төрийн сүлдэн тэргээд одоо ямар байх юм бэ? За одоо яагаад энэ соёнборд сүлд хийж байгаа юм бэ энэ төр гэж. За тэгээд энийг бол одоо ерөнхий сайд цэрэнд орж байгаа бол бас хариулсан юм зүйл байдаг. За ингээ энэтэй холбогдуулаад хэлэхэд 1918 оноос өмнө юм уу 1928 оноос хойш боловсруулсан бол та нэг үндсэн хуулийн Монгол улсын үндсэн хуулийн төсөл 1997 оны 9 сард би нэг тийм тасархай үе олж үзсэн юм аа. За хэр боломжтой үйл энэ үнийг харуулчвал бас их сайн байна. За энэ төсөл дээр бол одоо энэ төслийн үндсэндээ 42-оос
57 дахь тол дугаар зүйлүүд нь бол үлдэж хоцорсон байгаа. За энэ бол орсоор бичсэн төсөл. Мэдээж энийг монголоор бичээд орсоор орчуулсан болов уу шууд арай орсоор бичээгүй болов уу гэмээр. За энэ үндсэн хуульд нэг сони юм тэр Соёмботой холбоотой юм бол юу байна вэ гэхээр зэрэг энэ үндсэн хуулийн 55 дугаар зүйлд төрийн сүлд тугны далбааны тухай гэсэн одоо ийм зүйл байж байгаа. За энд бол энэ төрийн сүлдний тухай бичгтээ Монголын төрийн сүлд бол одоо санскрит одоо та бүхэн бүгдээрээ мэднэ намж вандан гэдэг энэ санскрит 10 үсгийг эвхэж хураасан одоо хөрий хийдэн үүдэн тойморт байж идэг дээ. Тэр үсэг байна. За тэрнийг бол одоо линхоос хэсгээр суурлаад ингээд одоо цэцгээр хүрээсэн байна гэсэн байгаа. А төрийн далбаа бол тэг дөрвөлжин хэлбэртэй. Ухаанд одоо квадрат дүрс гэж ярьдаг. Тэг дөрвөлжин хаашаашаага одоо адилхан хэмжээний тэн цэнхэр дүрс байна. Дүрстэй бөсөр үйлдэн. За ишин талд нь бол одоо хас тэмдэг байна гэсэн одоо ийм далбаа байна гэсэн ийм төсөл байгаа. За энэ төслийг би түрүүн 18 оноос өмнө юм уу 1928 оноос хойш боловсруулсан бололтой гэж хэлсэн. Тэр яагаад гэж яах вэ? Тэр нэг одоо нэг хатуугийн тэмдэг зөөлний тэмдгийг бол одоо Орос Кирилл үсэгт Оросууд бол хэрэгжилж ирсэн юм байна лээ. Ингээд 18 он зөвлөл засгийн газар бол энэ хатуугийн тэмдэг зөөлний тэмдгийг халах шийдвэр гаргасан. За ингээд 1900 тэр апартас гэдэг нэг юм байдаг юм одоо нэг зураас байдаг. За тэр 1928 оноос бол тэр апартасыг халаад одоо хатуугийн тэмдэг зөөлний тэмдгийг эргээгээс сэргээсэн байна. Тэгэхээр энэ үндсэн хуульд бол тэр бичвэр дотор нь одоо машинаар бичсэн зүйл хатуугийн тэмдэг зөөлний тэмдэг байж байгаа. Тэг ийм төсөл. За энэ хэрэг одоо батлагдаад ингээд явсан бол одоо нэлээд өөр байх байжээ. Ямар ч байсан 24 оны үндсэн хуулиас их өөр байх байсан юм байна гэж. Зүгээр энийг одоо хизээ тогтоосон юм бэ гэдгийг бол мэдхийн арга байхгүй. За энэ үндсэн хуулийн тасархай бол одоо олсон юм байна. Би одоо нэг архив сууж байгаа нэг цаас дуусчаад тэр архивын судлах хэлтсийн дарга Сэдвүү Сүрэнгаагаас жаахан нооргийн цаас өөл өгөөч гэсэн тэр хогийн цааснаас аваа гэсэн. Тэгээ би нэг хэцэг цаас авчираад бичиж байгаад тэгээ орой гэртээ очиод үзсэн энэ ард талд нь юу байдгийг болгээд харсан чинь энэ сүлдний үндсэн хуулийн тасархай байсан юм. За тэгээ маргааш хагасан өдөр байсан юм. Тэгээ бүтэн сайнд ирээд нэг өдөр ирээд асуусан чинь энэ сэлбэн дээр байж байгаа наа чинь очно олон хөв байдгийн. Тэгээ нэг нь үлдээгээ бусыг хайчихсан юм уу? Чи тэрнээс авсан юм байна гэсэн. За тэгээ сэлбэн дээр нь очсон чинь энэ одоо ноотон засаж сэлбэж байна гэсэн дараагаар нь үзээрэй та гэж. Тэгээ дараа нэг очсон чинь хэд онжоогоо очсон чинь энэ одоо фонд руу шилжүүлсэн, фондонд байрлуулсан байх гэж. За тэгээ фондонд бол одоо хэд хэдэн тийм хөмөргүй л дээ. Улсын хурлын 11-р фонд гэж бий, засгийн газрын 1-р фонд гэж бий, шүүхийн яамны фонд гэж байна. За тэнд одоо хайлгсан, үзсэн. За бид нар бол өөрөө тэр архивын сан хөмөрөгт орох эрх байхгүй л дээ. Тэгээ архивын ажилтнууд бол ирээ тэрнийг одоогоор олоогүй байна. Тэгээ би бас үе сурдаг юм. Одоо 97 оноос хойш одоо нэлээд хугацаа өнгөрлөө. Тэгээд тэд нэр бол хизээ нэгэн цагт олох байлгүй. Тэр үед нь бас хэрэгтэй болов гэж бодоод би энэ нэг жаахан тийм тэмдэглэл маягаар одоо бичсэн юм байна. За энд бол нэлээд тийм Орос их хатуу хэлтэй. За би мэтийн хүн бол тэрнийг бүрэн утгаар нь орчуулахын арга байхгүй. За тэр үндсэн шашны тухай гэсэн хэсгийг нь бол одоо манай Монгол улсын ардын багш Туваагийн Бурайдын соёлын авиа зүтгэлтэн одоо ерөнхий дэвшиж дэвшиж байсан Дашны Мугай. За тэгээд Эренчин судлалын нэртэй эрдэмтэн Цэвэгжвэн Цэрэнгай. За тэгээд энэ Оросын Харьяат Бурайд Бадгаарав гэдэг 3 хүн бол тэр буддизмын тухай гэдгийг бол орчуулсан. Би тэрний нийтлүүлсэн байгаа. Тэр бол нэлээд хатуу хэрлэгтэй. Тэр буддизм бол ер нь Монголын шашин байх ёстой гэсэн одоо нэг ийм зүйл байдаг юм аа. За ингээд энэ үндсэн хуулийн одоо цаашхас зүйлийг бол энэ хүмүүс ярих баг. За энэ үндсэн хуулийг төслийг нэрсгүүл гэж хүн авчраад ер нь богино хугацаанд авчирсан. Тэгээд Орос хэлнээс Монгол болгосон энэ нэрсгүүл Тураар нэрсгүүл гэж хүний тухай Казахстан тэр ингээд үлээд нэг Мурзаев гэж хүний улаан зэв гээд арман бичсэн. Тэгээд тэрэн дээр бол би ингээд Оросоор
хуулийн төсөл авчиад Монголын үндсэн хуулийг хийж өгсөн гэдэг бүр одоо тодорхой биччихсэн байдгийн. Тэгээд ер нь яг ирсэн чинь монголчууд нэлээд эсэргүүцсэн юм байна. Ерөөсөн тийм. Тэгээд түрүүний юу ингэ бичгэнтэй скул бол тэгээд жишээ нь одоо комментарийнхаа юунд өдөрлөгд бичиж байгаа 24 оны 11 сарын 2-нд бичсэн илтгэл тайлан байгаа. Тэрэнд бид 3 жил гаруй залуучуудын эвлэлд ихэд анхаарч ардын намын орон тавих жинхэнэ хувьсгалч нам болгон өгөхөөр ажиллалаа гэж. Бид энд их хүрээнд байр суурь нэлээд бэхжүүлж чадлаа гэж. Тийм дипломатууд яг хийдэг ажлууд хийдэг юм байгаа биз. Харин намын гэж комментарийн шугамар бидэнд үнэнч нэгдсэн нам буй болгож түүгээр дамжуулан Монголын хэргийг шууд өөрсдөө гардаж удирдах байдаг болохоор ажил зохиох хэрэгтэй байжээ гэж тийм. За тэгээд бол энэ нөгөө нэг данзанг энд одоо айхтар лут юм хэлнэ энэ нөгөө энэ данзан энэ тэрич одоо ингээд данзан баваасар нарыг буудсан байна. Цэрэн дөржийн бүлгийнхэнд хүчтэй сэтгэл төрүүлээ. Цэрэн дөрж түүний талынхан одоо нэлээд өөрчлөгдсөн. Тэд дуулууртаа болж залуучуудын хөвгийг авдаг боллоо гэж. За тэгээд нэг үндсэн хуулийн чинь бол одоо чигцэн хуулинтай болоод миний одоо хэлсний авсарсны дагуу ингээд батлалаа гэдгийг бол энэ илтгэлдээ бол тодорхой бичиж байгаа. За бүр цэмэж ямсраа ингэж байгаа шүү. Үүнээс хойш байдал өөрчлөгдсөн. Жамсраа нь бол өөр болж цэрэн дорж үндсэн хуулийн төслийг боловсруулах комиссийн хурал дээр эсэргүүцэл илэрхийлэх юм болж үндсэн хуулийн миний төслийг бүхэлд нь хүлээн зөвшөөрлөө гэж. Ийм байдлаар бол одоо хууль маань явсан. Тийм. За тэгээд бол үндсэндээ бол энэ скул гүжигний авсарсан төслөөр Орос улсыг одоо Монгол болгоод 24 онд хийсэн төсөлдөө үндсэндээ зөвлөл засаг Монголд үндсэндээ хууль ёсны гэдгийг одоо баталгаажуулж авсан ийм зам мөрийг тавьсан ийм хууль юм. Тийм. Тэгээд цаг нэлээ явсан учраас залуучууд тав хүн асуугаад ингээд хариулвал зүгээр юм авс 50 мэд болсон шиг байна те. Тэгээд явал арай сонирхолтой байх болов. Дам бэдгэр вэрэд ахар гэж бодож байна. Тийм тэгээд энэ юунаас бол яг энэ нөгөө байнгын бас парламент улсын баг хурал байгуулсан. За тэгээд улсын баг хурал 30 гишүүнтэй тийм ээ. 30 гишүүнтэй 30 гишүүний 2 нь гадаадын иргэн Оросын харьяат байсан. За тэгээд энэ улсын баг хурлын тэргүүлэгчдийн дараагаар Өвөрхангай аймгийн харьяат Бэлжидийн Гиндунгай 11 сарын 26-нд сонгогдсон. Тийм юм. Тэгээд ийм хуулийг бол 20 байсан юм а гэж тийм анхны үндсэн хууль гэдэг маань тийм Оросоос ирж ингэж яс үндсэндээ 21-ээс 24 онд маш олон одоо ингэж монголчууд нөгөө ардын намынхан ч гэсэн эсэргүүцээд байсан болохоор ардын намын ч одоо бараг эвлэлээр нь сольчихъя гээд. За тэгээд нөгөө намын дарга данзангийн бодоог нь за тэгээд ингээд цааш нь харуулад ингээд олон үйл явдал энд өрнөж байгаа юм. За тэгээд ер нь Монголыг яа дуулууртаа болох монголчуудыг гэдэг л юм бол энд явсан л да. Тийм тэгээд одоо ямар ч байсан хуулийг бол ажиг хэрэг тийм. Тэгээ энэний дараа бол ингээд энд чинь Ричино гэж хүн намын 3 дугаар их хурал дээр 8 сард бол одоо маш их мэдлэлтэй байсан гэж байгаа. Тийм одоо сарын данзан цаазалсан тэр хурал. Тэгээд дараа нь Эрсгүүл гэж хүн ирээд. Тэгээд энэ хоёр чинь хоорондоо бич комментарийн төлөвч чиш комментарийн төлөвчд хоорондоо маргалдаа тий бүр сүyd болсон биз дээ. Бүр энэ ч одоо нэг зүгээр югаар хэлэлцээд одоо чи юм би мөн гэд. Тэгээд комментар нь буцаад атсан 25-нд хоёулангийн. Тийм үйл явдал одоо Монголд өрнсөн юм а гэж тийм тухай үед тий. Тэгээд бол энэс хойш бол явж ирсэн зам мөрийг бол одоо тэр айхтар зам монголчууд маань туулсан гэдгийг мэдэх байх та 25 энэ дараа үндсэндээ ер нь бол богдыг ингээд таал болсны дараа богдын үнэн шавнар ингээд бурхны үнэн шавнар ингээд энэ шашныг бол бүрэн утгаар нь устгах тийм төлөвлөгөө 25 онд Витали гэж хүний тийм нуус тайлан байгаад энэ дээр бол ингээд Монголын одоо бурхны шишин бол одоо айхтар тийм цуул нягт тийм нэр хүнд нөлөөтэй. Тэгээ зөвлөлдөд байсан шашныг устгахсантай адилхан тийм аргаар устгаж дийлэхээргүй гадна дотны холбоотой гэж. Тэгээ энийг 11 зүйлээр устгах хэрэгтэй. Энийг дотроос нь элсүүлэх хэрэгтэй. Тийм дотор нь энэ маш олон арга байгаа. Эдийн засгийн арга, жасын компани те. За тэгээд одоо элсүүлэх доод нөгөө лам нарын элсүүлэх дотор нь ингээд тагнуул явуулах барихын тэргээд одоо тоймгүй олон аргаар ингээд шатраатай явсаар байгаад ингээд Монгол үндэстний одоо чухал одоо амин шалгуур болсон гол зүйлүүд бол энэ үед бол шулуудрахсан замдаа орсон ийм зүйл болсон юм а гэдгийг төвчхон хэлье. Ярнуу та тэгээд асуулт чөлөөтэй асуугаа санд бодлоо хэлээд бас оролдуулаад яавал сайн байна. Тэгээд
бүгдээрээ бас чөлөөтэй ярил сайн байхаа гэж бодож байна. Тэнд гараа өргөж байна те? Гараа өргөж байна уу? За. Тэр хоёр гадаадын хүн байсан шүү дээ. Хүн одоо аль улсаас зөвлөлт холбоот улсаас Төмөр гардаг. тэр хүмүүс яг ямар зорилготой улаан гардаг нуус нэр ирвэ шүү дээ хүн. бараг хэний тушаалаар явсан бэ гэх тийм сонирхолтой дурж байна л да. Энэ яг тодтогч хэлв тэр хоёр гадаад хүний нэр алдар одоо юу ямар албан тушаал эрхэлж байсан. Тухайн үед яг Монголд ямар зүйлийг одоо илүү баримтлах гэж ирсэн. Тэр талаас нь илүү тодтгол. За энэ Элбэг дор Жирэнчэноо гэдэг улаан гард гэж нэрээр нуус нэрээр бичдэг. За энэ хүн бол одоо 1921 оны намраас өөрийгөө комментарийн төлөөлөгч гээд ингээд ирсэн. За энэ хүн бол нэлийн өндөр албан тушаалтай байсан. Монгол улсын засгийн газрын зөвлөх, намын төв орооны тэргүүлэгч. За тэгээ бүх цэргийн зөвлөлийн дарга. За бүх цэргийн зөвлөл гэдэг бол одоо дотоод гадаад тагнуул хууль хяналтын бүх байгууллагад одоо хяналтаа тавьж идэг ийм том бүрэн эрхтэй байгууллага байсан. За нөгөөх нь бол мөн зөвлөлтийн харьяата Амугаяв гэж хүн байсан. За энэ хүн бол Монгол улсын эдийн засгийн зөвлөлийн дарга. Одоо ийм хоёр хүн байсан юм байгаамаа. За эдийн засгийн зөвлөл бол Монгол төрийн эдийн засгийн бодлогыг үндсэндээ хариуцж идэг. За тэр дотоод гадаад худалдаа ерөөсөн Монголын төрөөс эдийн засгийн талаар ямар бодлого явуулах вэ, яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг ханддаг одоо ийм хүмүүс байсан. За энэ түрүүнд нэг зүйлийг бас дахиад хэлэхэд эмгүй байх. Энэ одоо жинхэнэ бус ард гэж тэр сонгуулийн ирэхгүй хүмүүс бол 1944 оны намар сонгуулийн эрх олгосон. За тэр үед бол үндсэндээ тэр хуучны ноёд сэхэтнүүд бол баг дууссан байсан дээ. Дууссан байсан юм байлээ. Цөөхөө хүн байсан. За тэднэрт бол сонгуулийн эрх олгосон. За тэрнээс гадна энэ Элбэг дор Жирэнчэноо Амугаяв нарын тухай бол хүмүүс бас бичсэн байдаг. Зүгээр энэ тухай бол одоо Японы эрдэмтэд бас бичсэн, Оросын эрдэмтэд бичсэн. За тэднэр бол Монголыг одоо хөл дөөрн зогсоож жинхэнэ хуультай журамтай болгож өгсөн гэсэн бас тийм магтан сайшаах талаар бичсэн хүмүүс бол бий. За үнэн байдлыг бас бичсэн ч хүмүүс байдаг юм аа. Тэрнийг бол одоо манай залуучууд олж үзвэл бас хэрэгтэй байхаа. За 3 докторт маш их баярлалаа. Тэгээд та хоёрын гаргасан номыг амтрхан уншиж бас мартаж болохгүй тавтах хүчрхүү түүхийг үргэлжлүүлсэзээ гэж хүсдэг юм аа. Тэгээд надад нэг 2 асуулт байгаа юм. Нэгдүгээр энэ 1924 оны 11 сарын 26-нд энэ оруулж ирсэн хуулиас өмнө Блүмкний алуурчд орж ирж байгаа. Тэгээ монголчуудын богд ханд Монгол улс байх энэ үйл явцад монголчууд энэ улаан террорист гэдээ нэрлэдэг байгаа. Тэгээ энэ улаан террористуудыг хүлээн зөвшөөрөхгүй байхаа үйл явдал зогсоох зорилготой оруулж ирсэн болоо гэж би хувьдаа хараад идэх юм аа. Тэгээ энэ дээр нэг тайлбар өгөөч. Хоёрдугаар энэ бошгыг хаалх залуучдын холбоо гэдэг энэ эхний 11 гэдэг байхад энэ Боёны мөх гэдэг байсан. Эдгээр энэ Баваасанч нэг нарийн бичгийн дарга байсан шүү дээ. Бошгыг хаалх. Тэгээ энэ бошгыг хаалх залуучуудын эвлэл дотроо бас эдгээр хоорондоо хагаралтай байв уу? Жишээ нь Баваасангууч 25 настай тэгэхээр нэг солин данзангааг дагаад явж байгаа шүү дээ. Энийг нэг тодорхой болгоод өгөөч. Тэгэд энэ нэг коммунистуудын оруулж ирж бидэнд бараг хүчээр коммунтерны захаа даалгавраар хүчээр ингээ бууд тулгажээж батлуулсан энэ өдрийг ингээд хар өдрийг ингээд социалист лагер үеэс эхлээл бидэнд ингээд худлаа ярьсараад өнөдөр хүрч эхлэв л дээ. Тэгээд энэ нэг үнэн өдөр нь гаргаж өгч байгаад түүхчнэр та нарт маш их баярлж байгаа. Гүн талархал илэрхийлье. За баярлалаа. Тэр бошгыг хаалх залуучуудын эвлэл гэдэг бол үндсэндээ бошг гэдэг бол зарлиг гэсэн үг юм байна лээ. Зарлиг. Тэгээ бошг гэдэг одоо өртөөний бошг гэж бай. Босго өртөө гэж бай. За босго өртөө гэдэг бол ухаануудаа хүрээний босго өртөө гэх юм бол энэ одоогор бол яармгийн гүүрний тэнд байдаг өртөөч байдаг юм уу. Нэг бол энэ шар хөтөл дээр байдаг өртөө. Нэг бол энэ зүүн тийшээ Баян зүрхийн өртөө бол одоо босго өртөө болж байгаа. Тэгэхээр энэ босго гэдэг үг тэр бошг гэдэг нь бол зарлигийг хална гэж. Тэгэхээр энэ зарлигийг хална гэдэг агуулгаар нь хөөгд үзэх юм бол ерөөсөө тэр хуучин байдлыг хална гэсэн
одоо тэр хувьсгалт нам гэдэгтэй л ялгаа байхгүй. За намын нэрийг бол данзан хувьсгалт гэдэг үгийг эсэргүүцэж ирсэн. Ингээд хэд хэдэн удаа хувьсгалт гэдэг үг оруулах ихэд данзан намын төвөрний дарга. За тэгээд тэр жинхэнэ орлогч сая ерөнхий сайдын жинхэнэ орлогч уу одоогоор шадар сайд тэргүүн шадар сайдын албан тушаалд байхдаа эсэргүүцэжсэн ингээд данзан цаазалсны дараагаар 1925 оны 3 сарын 9-нд одоо намын нэрэнд өөрчлөлт оруулаад хувьсгалт гэдэг үг нэмсэн. За энийг нэлээд хожуу одоо хувьсгалт гэдэг үгээ халаад за ингээд дахиад одоо Монгол Ардын намтар хуучин нэрээрээ бол орсон байж байгаа. За бошгыг халах залуучуудын эвлэл бол дотроо бас ер нь хэд хэдэн янз байсан юм байна лээ. За тэнд бол одоо хонд амьдын сурангаан гологдсон хүүхэнгээ зохиолд оруулах их сайхан тусгасан байдаг. За зарим нь ерөөсө учрыг мэдэхгүй. За бошгыг халах залуучууд орсон хүн бол одоо эцэг эхийгээ ална гэд тангаргалд юм лээ гэсэн нэг тийм цуурхал явж исэн байна. За нэг хэсэг нь бол ерөөсө тэр ийм л юм байна дээ. Одоо хуучны эсрэг хандах юм байна гэсэн үүднээс тэгж хэтрүүлж ярьж исэн байна. За ямар ч байсан тэр хуучныг л хална гэсэн тэр л агуулгал цаанаа одоо нуугдж байгаа. Урангуул хэлэхэд нэг юм байна. Бүх зэргийн зөвлөл элбэгдэрж ирэн чинь ер нь яг энэ саяхан энэ юу гарсан юм нэг 4-5 жил бараг болсон байна да. Оросын холбооны улсын Facebook-ийн архивын баримт одоо хуучин зөвлөлтийн КГБ-гийн архивын нууцаас гаргаад Монголтой холбоотой 1922-оос 36 оны баримт чиг хэвлэгдэн гарсан. Энэ Оросын холбооны шинжилгээ ухааны орон төхний хүрээлэн тэр Facebook архивтай хамтран гаргасан байна лээ. Тийм тэгээд тэнд бол ингээд ялангуяа энэ Монголынтай холбоотой олон зүйл бас тодорхой болж байгаа юм байна гэж бодогдохоор тийм тэгээд данзан бол одоо жишээ нь за энэ үндсэн хууль янз бүрийн эсэргүүцэл байна гэдэг нь тодорхой байна. Тэгэхээр чухам яг тэр намын хурлын дундуур ингээд хурлын даргаагаа авчи буучдсан байлаа гэдэг ингээд за одоо яг үл өдөр жирэн чонтой өмнө ч сайдж модал зөндөө болдгийм чинь тэгээд тэр ингээд үтсэн чинь тэр бас олон юм болжээ. Тэнгүүт данзан юу зөвлөлтийн одоо элчин гэдэг юм уу тэр төлөвлөгчийн газар очисон байна ажил хэрэгээр. Тийм тэгээд оохтонтой уулзсан байдаг баха. Тэгээд уулзчаад ингээд явсан чинь эргээд тэр оохтны эцэгт байгаа юм. Тэгсэн чинь оохтон дээр тэр нөгөө нэг бүх зэргийн зөвлөлийн тагнуулын одоо ЧК гэдэг тэр Всесоюзный чрезвычайный комиссия гэж орсоор тэр комиссийн хүмүүс орж ирээд за өнөөдөр танд данзан орж ирээд явсан юу яриав та нар уулзаа гэж. Тэгэхээр гүн ч одоо юу болж байна? Би энд одоо зөвлөлтөө сууж байгаа бүрэн эрхлүүлэгч. Гэтэл одоо ингээд зөвлөлтийн Оросын дотоод яамны шугамар ахиад нэг тусдаа байгуулга байна тий. Бүх зэргийн зөвлөл гэж. Гэт тийм бас ингээд намайг мөрдөж тагнаж ийн гэж. Тийм. За ингээд ийм асуудал гарч. Тэгээд данзан болохоор тэр 24 оны 8 сарын 16-нд байсан байхаа. Тий юу ер нь энэ юу болсон байна. Манай бүх зэргийн зөвлөл гэдэг чинь манай Монгол улсын засгийн газар харьяалагдахгүй гэдэг юм уу эсвэл одоо удирдлаганд нь орохгүй байдгийн байна. Энэ газрыг одоо засгийн газрын одоо мэдлэл авах хэрэгтэй гэж. Тэгэхээр 20-ны өдөр засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн болтой байна. Тэрэн дээр харахад бол тэгээд энэний дараа бол данзанг бол өтөр төргөн одоо цааслах шалтгаан болж тээ гэж харагдахаар зүйл харагдаж байгаа юм тийм. Тэгэхээр энэ бүх зэргийн зөвлөл айхтар эрх мэдэлтэй газар байсан. Тэгэнгүүт чи Монголд бол ингээд зөвлөлтийн бүрэн эрхлүүлэгч гэдэг нэг хэсэг за бас хажууд нөгөө энэ айхтар барьдаг тавьдаг дотоод яам гэдэг юм үү шугамар ахаад нэг юм групп ажилд юм байна. Тэгээд энэ чи бие бинийгээ одоо тагн чагнадаг ийм үйл явдал болж ийн гэдэг нь тэндээс бол харагдаж байгаа юм тийм нэг үйл явдлууд тэнд харагдаж байна. За тэр зөвлөлтийн тагнуулын архиваас гаргасан баримтан дээр бол ингээд богд хааны тухай бас гарч байгаа. За богд хаан бол ингээд 24 оны 5 сарын 20-нд таал болоогүй байж магадгүй энэ нэлээд өмнө таал болсныг ард түмэн босчихно гэд нууж ягаад сүүлд ил гаргасан гэсэн тиймэрхүү бас мэдээ энэ тэр харагдаж идэм билээ шүү бас наривчлал үзүүштэй юм уу гэж бодогдохоор харагдаж байгаа. Тийм ийм зүйлүүд бол тэр тухайн үед бол ийм айхтар олон зүйл нэг дор давхарлаж явсан юм а гэдгийг хэлийгэж болж байна. Тэгээд тэр чинь юу яана тэр чинь одоо ингээд нам эвлэл гэдэг чинь одоо ингээд тэр нөгөө нэг канон дээр гардаг үстэй нэг бодогийн чинь үсийн тариад байдаг. Тийм. Тэгээд тийм л одоо бошгыг хална одоо тийм хувьсгаалч одоо ийм улсууд л одоо байх ёстой гэл тийм. Тэгээд одоо ядуудод ардууд
тэр угаасаа одоо ингээд тэр нэг юу шүү энэ ард гэдэг үг тий чи ард ер нь бол тэр анкетын дээр байдаг тий ядуу доод ард гэдэг бүр анкетын дээр бүглэн тий одоо тэр бол архивд бол баримт байна л да тий тэгээд жинхэнэ ард мөн үү шүү гэдгийг ингээл тааж явсан уу альс бол барааны зэрэгт явсан уу гэл ингээл айхтар асуун нам эвлэл ажил төрөл ороход бүх юм дээр нь тийм зүйлүүд бол одоо архивын баримтан дээр бол ил байдгийн тий тэгээд ийм үеийг туулж агаад ингээд батлагдсан ийм 24 оны үндсэн хууль гэдэг маань энэ тийм болохоор бидний өнөөдөр ярьж байгаа зүйлээс бол нэг зүйлийг бол тодорхойлбол бид 24 оноос өмнө бол хуулийн сэтгэлгээтэй монголчууд өөрийн гэсэн үзэл бодолтой өөрийн гэсэн хууль цаазтай байсан юм аа тийм тэгээд энэ монголчуудад талцал хуваагдал хэрэггүй шүү дээ өнөөдөр ч гэсэн тэгээд хаавайсан тэр үе тавьсан энэ талцал хуваагдал ангийн тэмцлийн онол дээр төшгөлсөн энэ талцал хуваагдал өнөөдөр ч гэсэн ингэж үргэлжлээд байвал хэрэггүй учраас энэ анхных нэг одоо хуульчилсан энэ өдрийг бас тэмдэглэх шаардлагагүй биш үү гэж одоо бас хэлмээр байгаа юм. Бүлүүмкэн бол одоо бүгдээрээ мэдж байгаа бах. Одоо алдарт алуурчин гэж хэлж болно. Германы элчин сайдыг одоо алсан хүн шүү дээ. Энийг бол бүгдээрээ мэдж байгаа. За энэ хүн 1926 онд дотоодыг хамгаалах газрын ерөнхий сургагчаар ирсэн. За тэгээ янз бүрийн хийгээд элдв юмд тутгалдаад байхаар энэ хүнийг одоо Монголын засгийн газрын шаардлагаар буцаасан байх. За энэ хүн бол одоо ер нь төвд мөвдөж орж байсан бүлүүмкний тухай бол одоо бүгдээрээ одоо энэ интернетээс одоо дэлгэрэнгүй үзэж болно. Тэрний бол чөлөөтэй байж байгаа. Яг чухам юу хийсэн дээр нь тодорхой шүү. Тий. Одоо ерөөс маш нууц ажиллагаа явуулдаг. За нэг тодорхой юм нь бол юу гэхээр зэрэг 1926 онд энэ зөвлөлт толгойд улсын засгийн газраас одоо борон өнгөрний нуусан алт Монголд байх магадлалтай гэж ингэж одоо хүмүүсийг бас ирүүлсэн байгаа. За тэгэхэд бол бүлүүмкэн бас тэнд оролцож ирж хайсан юм шиг байгаа. Тэгтээ чухам олсон юм уу, олоогүй юм уу ямар ч мэдээ байхгүй. Ямар ч үс ирсэн нь бол тодорхой, ирээд буцсан тодорхой тийм байдаг. Тэгээ бүлүүмкний тухай бол манай тэр дотоодыг хамгаалах газар байхдаа ямар хууль дүрм шинжилсэн, өөрчилсөн энийг бол тагнуулын ерөнхий газрын одоо мэргэжлийн судлаачид байдаг. Тэр хүмүүс бол одоо ам ангах цаг болж байгаа байхаа гэж ингэж бодож байна. Дотоодыг тагнуулын ерөнхий газрын архив бол одоо төрийн хуулиар төрийн ба албаны нууцын тухай хуулиар бол одоо энгийн хүн орох эрх байхгүй. Зөвхөн тэр тагнуулын ерөнхий газрын одоо ямар ч хүмүүс нь ордог юм байгаа юм. Бодвол их хурлын гишүүд эрхэм дарга сайд нар бол одоо үздэг байлгүй. Энгийн судлаачид бол тэр л одоо хавьтгай орох эрхгүй одоо ийм юм байгаа юм. Тэгэхээр зэрэг тодоруулах нөхцөл байхгүй. Яригдаад асуудалтай холбоотойгоор бас нэг зарим зүйл дээр анхаараасай гэж бодож байгаа. Комментэр ингээд нэг юм онцгой эрэхтэй байгуулгал 20 онд Ленин санаачлагаар байгуулсан Коммунист интернационал тэрний комментэр нэгэд нэрлэдэг. Тэгээд энэнийг одоо хүмүүсд ойлгохдоо хүмүүсүүдэд ойлгуулахдаа олон улсын коммунист ажилчны намууд шинээр үүсэж байгаа тэр улс төрийн хүчнүүдэд зөвлөгөө өгсөн тулхтай тийм хүчин мэтээр одоо ярьж ирсэн. Өмнө нь хэрэг дээр энэ бол Оросын коммунист намын одоо дайралтын бүлэг улс төрийн харгислал үйлдэх дайралтын бүлэглэл байсан гэсэн улам өр харагддаг юм. Энэ өнцгөөс нар юмнуудыг бас нэг сонирхоо тараад үзээрэй. Тэгээд энэ дээр Монголд одоо тэр барайд гаралтай, газаах гаралтай, өөрөөр хэлбэл хар устэй, намхан амартай гэдэг юм уу юм хүмүүсүүдийг ирүүлээд байгаа бол тэгээ бүр ирээ цээргүү дотор нь оруулаад ингээд улс төрийн байгууллагуудын төрийн байгууллагын толгойд тавьчаад байдаг чинь одоо Оросын улаан хувьсгалыг экспортлсон нэг л харуулдаг тэрний нотлогоо юм. Тэгээд энэ үнийг одоо нэг ил цагаан л хэлчмаар л байдаг юм л да. Тэгээд одоо энэ олсон явдлууд дээр энд зүгээр дөрвөн одоо хиний Рискуловын
тэр комментарийн удирдлагадаа бичсэн захидал байгаа. Бид нар бол ардын намыг устгах зорилгоор залуучуудын эвлэлийг байгуулсан юм шүү гэдгээ хэлсэн байгаа шүү дээ. Тэгээ бидний тэр нөгөөх Монголын түүх ном дээр өрн ихээр яшх байж байгаа. Тэгээд одоо энэ хэнгүй нөгөө ерөнхий сайд байсан Сэрэн Дөржгойд энэ залуучуудын эвлэлийн нөгөөх Ринчино Данзан хоёрын тэр улс төрийн маргааны асуудлаар бас орж ирж тэр Данзан буруутгаж одоо ингэж ярихад Сэрэн Дөржгой аргагүй одоо нэг хашир Монгол удирдагчийн өөр сүрээр хандсан байдаг л да. Та нар энэ ч одоо энэ хоёр хоорондоо одоо муу харьцаатайг мэднэ. Тэгвэл тэр хүний одоо хэлсэн Эренчиногийн хэлсэн үг болгоныг үнэн гэж бодож битээ. Тэгээ яахан боёртэй сүртэй бодлоготой хандаа гэх. Тэгэхэд нөгөө ардын намыг устгах зорилгоор байгуулагдсан залуучуудын эвлийн төлөөлөгчид чинь эсрэгээрээ хандсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ мэдийг одоо зүгээр ил шулуун одоо ойлгодог хэлчихдэг болмоор байна. За тэгээд цаашлахаараа өшөө урагшлахаар Монгол Ардын нам байгуулагдлаа 20 оны 6 сарын 25-нд Монголд улс төрийн хүчин байгуулагдсан Ардын нам гэж. Ардын намын тунхаг хүчиг гэж юм бэ. За саяхан үнэн сонны одоо 100 жилийн юу л хэдэн жилийн билээ чинь 11 сарын 16-нд л одоо тэмдэглээ баахан боллоо шүү дээ. Тэгээд энэ 20 оны 11 сарын 16-нд байгуулагдсан ингээд яриад тэр үнэн сонин дээр чинь Ардын намын тунхаг хүчиг гээд эвлэгдсэн яваад одоо хэл орчмын улсуударч Ардын намын тунхаг хүчгийг хуулаад ингээд зэрэглэсүүлээд байгаа шүү дээ. Гэтэл 1921 оны 3 сарын 1 хүртэл Монгол улс төрийн хүчин байгаагүй л одоо ингээд яриад явдаг. Улс төрийн байгууллага гэж юм байгаагүй л гэж ингэж яриад явах юм. Тэгээ энэ дээр нэг анхаараасай та нар. За хоёрдугаарт одоо Монголд улс төрийн намууд яг за 20 оны 6 сарын 25-нд тэрнээс өмнө хойч одоо ингээд энд одоо улс төрийн байгууллагууд намууд байгуулагдаад одоо ингэж явцад хойно одоо энэ Сибирь зүүн Сибирьд бас нэг хас тэмдэгтэй Ардын нам гэж юм байгуулагдаад байна. Даширэнцэн гэж сэтгүүлж байсныг та нар санаж байгаа байх. Юм уншсан байх. Тэр Баабрын нөгөөх social motion юм дээр тэр өөр их дэлгэрэнгүй байдаг юм байна. Тэрнийг та нар ороод харж болох юм. Тэгэхээр тэнд бол ерөөсөө энэ Монгол Ардын намын одоо андуурхаар тийм санаатай тийм үйлдэлүүдийг хийж тэнд манайханы одоо Сүхбаатар жанжнаас эхлээд одоо шахаж илсүүлсэн одоо тийм юмнууд хүртэл тэн дээр бичсэн шүү дээ. Тэгээд тэр Даширэнцэн гэдэг хүн энэ мэтийн юмнууд олон бичсэн тэгэл алга болсон шүү дээ. Тэгээд одоо ерөөсөө шүүхийн үүднээс алхаа байлсан гэл өөрөө ярьдал нэг ингээл явж исэн тэгээд алгал болцсон шүү дээ. Тэгээд одоо энэ мэтлэнгийн юмны тэр яриад байсан юмнуудыг тэр 20 донд одоо болсон явдлууд дээр энэ чигээр нь юу байсан бэ гэдэг та нар бол бас эргээд сонирхоод хармаар тэр одоо бол та нар чи мэдээлэл юм гэх боломжтой болчих ингээд хараад өөрсдийн дүгнэлтээ хийж болмоор л харагдав. За тэгээд тэр энэ явц тунд тэр дотоод яамны шугамар хийж байгаа ажил гэж юусоо аимшигтай юм байгаа шүү дээ. Дотоодын Монголын дотоод яам гэдэг нь хожим дотоод яам болсон. Дотоодыг хамгаалах газар энэ төр чинь юусоо нэг оросуудаар дүүрсэн л. Тэгээ оросууд гэдэг ярьлаа бид нар ч оросууд гэж яриад ирсэн зүгээр 60 он носол юу зэдэн бол дарах чинь зөвлөлт нөхөж гэж хэлж ийл гэсэн. Тэгээ тэгж хэлсэн ч юм байхгүй байх. За тэгээд одоо хойд эзэн гүрнийл заавраар л хийсэн л улс төрийн харгислууд л байдаг шүү дээ. Тэгээд ер нь одоо 24 онд зөвлөлт хятадын
хэлэлцээр карханы гэрээ гэж ярьдаг юм байгуулагдахын өмнө Богд хаан байхгүй болсон л байх учиртай байгаа юм. Тэр үнийг одоо тэр бидний намын дээр байгаад нэг цахилгаан энд байсан одоо хойд өрний төлөөлөгчд энэ Иркутскийн намын хороонд дарагд бичсэн одоо нэг мэдэн дээр нэлийн тодорхой байгаа. За дараа нь одоо бүгд найрамдах засаглал тогтоох тухай хөрөнгөтний биш хөгжлийн замыг туулж алгасах тухай асуудал шийдэхэд данзан байхгүй байх л ёстой болчихсон. За үндсэн хуулийг батлахад одоо данзан Жагдаржов Сүхбаатар нар байх эсгүүл болцсон. За Богдын хатан хүртэл энэ хоёр маань одоо баримт ярьдаг. Дондог дулам хатан хүртэл одоо улсын ертөнцийн жамаар өнгөрөөгүй. Энэ бол Богдод өгсөн сүүлчийн сануулга байсан юм а гэж эзэн гүрний төлөөлөгчд хоорондоо ирсэн бичиг баримтыг манай нөхдүүд одоо ярьдаг баримтаар ийм байж байгаа. Тэгээд энэ бүхнээс ингээд харахад ер нь одоо 20-д оны тэр үндсэн хууль батлах хүртэл их одоо энэ явж чинь ер нь юуны тулд яаж хийгдээд байсан бэ? Тэгээд одоо илэрхий боллоо шүү дээ. Эрсгүүлийн өөрийнх нь хэлснээр миний одоо авчирсан юуг бол үндсэндээ одоо бид нар бол хүчээр энэнийг батлууллаа л гэж ингээд хэлчихсэн байгаа. Энэ бүхнийг одоо бас за яг бидний ярих нэг хэрэг өөрөөсөө одоо тэр мэдээллийн олон сувгуудаар олон бичиг баримтуудыг харьцуулаад хараад нэг дүгнэлт хийгээсээ болгоосэй гэж бодсон. Одоо бид Улаанбаатар хотод сууж байна. Тэгээд энэ нэр бол 24 оны 11 сарын 26-нд өгсөн нэр тийм ээ. Тийм. Тэгээд яг ингээд нийслэл чинь одоо нийслэл байх юм байна. Тэгээд ямар нэртэй байх юм бэ? Тэгээд одоо та бүхэн сууж байгаатай адилхан ингээд улсын 3 дугаар их хурлын төлөөлөгчд ингээд хөдөө олон аймаг юунаас ирсэн юм чинь тэгээд санал гаргах. Тэгээд гараа өргөөд ингээд нэг тэндээс нэг хүн босоод би одоо юу яа гэж Баатар гэж хотыг яа гэд. Нэг нь усаад Ардын намын Бээжингэд нэрлэе гэд. Ингээд иймэрхүү байдалтай протокол байгаад энэ яг сүүлийн жилүүд нь 3 цаг тавиад зарим нийтлдэг байсан. Сүүлдүүд ингээд бүрэн ихээр нь улсын 3 дугаар их хурлын юу хэвлэгдсэн. Тэрэн дээр бол тодорхой байгаа. Тэгээд ингээд саналаа хороолсон чинь ингээд за ямар ч байсан эзэн Чингис хаана бодсон уу, альсвал Баатар Жанжин бодсон уу ингээд Баатар хот гэд нэртэй болж байгаа манай улсын нийслэл. Тэгэнгүүт ингээд төлөөлөлт орлож ирсэн Эрсгүүл босоо за Баатар нэг ямар Баатарын битээ гэж. Тийм тэгээд одоо ирж байгаа тэр коммунизмын өнгийг өгөөд Улаанбаатар гэж хот өгөө гэж. Тийм тэгээд энэ одоо энэ чинь улаан үд чинь дээд үд гэдэг байсан. Тэгээ Улаанбаатар маань тэрвээс бидний энэ Богдын хүрээ маань одоо их хүрээ гэдэг маань Улаанбаатар гэж 24 оноос болсон. Өнөөхөр одоо энэ өнгөөр явж байгаа. Энэ бидний авсан энэ улаанг бол сүүлдэн зөвхөн хүмүүс янз янзын тайлбар улаан залаад монголчууд иймэрхүү юм тэр бас явж ин лээ. Үндэ тэр бол хотлаа. Энэ бол одоо яхахгүй тэр коммунизмын улааныг л одоо өгсөн нэр байгаа юм. Тийм бид нар ч эндээ дасчихсан нэгаач одоо мэдэхгүй ч байж магадгүй. Ийм маягаар явж ирсэн түүх байна. Тэгээ за шал асуултсан уу? Өөр их зүйл бодлоо. Эрсгүүл Японы коммунист Катаяма Сен гэж хүнтэй уулзж байсан тийм мэдээ юм байх болов. Одоо ягаад гэвэл Японы хэвлэл одоо тэр үеийн юугаар бол комментаринд одоо удирдлагад нэг Япон коммунист байсан байгаа байхгүй. Одоо Катаяма Сен гэж хүний. Тэр энэ Катаяма Сентэй Эрсгүүл одоо Москвад байдаг юм уу, Кыргызстан, Казахстан хайл нэг газар уулзж байсан тийм баримт сэлт мэдээ байдаг болов. Тэр Сен Катаяма гэж Японы коммунист хүн. Энэ хүн бол одоо 25 онд Монголд ирсэн байгаа. Энэ чөөр дээрээд одоо машин нэвтэрчихсэн. Тэгээ нэг 2 хэд хоног тэнд саадсан юм шиг байгаа юм. Тэгээ тэр замын тэмдэглэлдээ бол тодорхой бичсэн байгаа. Ингээ монголчууд бол нэг иймэрхүү ус байдаг юм байна. Нийтж уудаг нь ийм байдаг юм байна. Тэгээ хүрээнд дээрээд бол юу Улаанбаатар дээрээд хэд хэдийн өнтөө уулзсан, чавсан, дамбад орж энэ төртэй хамт авахсан зургнуудаа бүгдээрээ
одоо интернет байж идэг тэрнийг үзсэн харсан баг. Зүгээр комментэр нь бол нэг том нэгдсэн байгууллага болохоор тэр Азийн секс гэдэг юм уу, Монголын тасгч гэдэг юм уу, тэнд бол орж одоо ажиллаж ирсэн байж магадгүй. Зүгээр миний хувьд бол одоо тийм үзсэн харсан тийм байхгүй. Одоо юу ард түмэн жинхэнэ ард түмэн гэж одоо тухайн үед нэр тодтогч байсан байгаа байдлыг одоо үеийн хандуулаад харахад энэ ч бол нэг жинхэнэ бус ард түмэн зөвлөсөн юм шиг байна л дээ. Тэгээд би юу асуусан бэ гэхээр ард түмэн гэж одоо ялангуяа манай улс төрчид их ярьдаг. Энийг эзэн биеийг тодорхойгүй нэрийг одоо Баабургуй, Дулумгуйн бас тайлбарлаж ярьснаар бол ард гэж төвд гаралтай үг гэдэг. Одоо соён гэгэрээгүй боловсроогүй хүмүүнийг бол ард гэдгийг ингээд хутгаанаар нь тайлбарлаж ирсэн байгаа юм л да. Тэгэхээр одоо энэ ард гэдэг үг ард түмэн гэгч энэ нэр томьёотол ер нь хэдийн үед хэдэн оны үед ингэж Монголд яг нэвтэрч орж ирсэн юм болоо. За тэрийн ард гэдэг үг бол аран гэдэг үг гээд байгаа юм. Этимологийн одоо үгийн гарлын мэргэжлийн усал. Тэрний үгийн гарлын хувьд бол одоо аран гэдэг үг байж олон тооных нь бол ард болсон юм аа гэж. За ард гэдэг бол ерөөсөө нийт хүмүүсийг хэлж байгаа юм гэж. За тэр бол тийм байж болно. Тэгвэл тэр жинхэнэ бус гэд хуваачдаг нь бол тэр ард түмнээ л одоо хуваасан тэр өмчтэй хөрөнгөтэй чинэлэгдэх хүн бол одоо жинхэнэ бус ард нь болоод нөгөөдүүл нь бол одоо тэр ядуу доод төвшнийх юм бол одоо жинхэнэ ард. Тэгээ ер нь тэр намын 3 дугаар их хурл, намын 2 дугаар их хурлын 23 онд хурлдсан намын 2 дугаар их хурл, 24 онд хурлдсан 3 дугаар их хурлын баримтад бол Монгол ардын намын түших тулах гол тулгуур нь одоо тэр ядуу донд ард гэж ингэж бичсэн байж байгаа. Тэгээ сүүлдээ 24 оны үндсэн хуульд бол жинхэнэ бус ингээд тодруулаад өгчихсөн. Инхээр энд бол одоо хийн ч гэсэн өөрийгөө за би бол жинхэнэ бус ард нь юм байна. Би бол одоо жинхэнэ ард нь юм байна гэдэг. Тэр одоо эд зүүнтэн гээд 1929-с 1932 онд нэг хэсэг хугацаанд үргэлжилсэн Монголыг бол одоо бараг самраа хайшсан нэг үйл явдал байдаг. За энэ зүүнтний үед бол одоо ерөөсөө маш газар авсан. Одоо янз бүрийн хүмүүсийн сонгуулийн эрхийг хасж байсан. За тэгээ харин шинэргэлтийн бодлого гэж 1932 оны 6 сараас эхэлсэн. За тэнд бол энэ одоо амаргай төрд босож орсноос хойш бол нэлээд өөр болсон. Маш олон улсууд бол сонгуулийн эрх олгосон. За тэгээд сонгуулийн эрх олгох ухаан төрийн сайд ч байсан шүү дээ. Дотоод яамны тэргүүн сайд Наваан нэрэн, Сэсэн хаан Наваан нэрэн гэх. Энэ хүн бол 1934 онд ч гэсэн сонгуулийн эрхгүй л байсан. За яагаад гэвэл феодалуудад бол бид нэр сонгуулийн эрх олгохгүй. Хичнээн төрийн сайд гэдэг бол тэр оюун ухаанд ашиглаж байгаа юм аа. Гээд одоо ингээд тэр төрийн сайд мөртлөөсөө тэр хүн бол одоо сонгуулийн эрхгүй л байсан. Иймэрхүү юм байгаа. Тэгэхээр тэр жинхэнэ ус ард гэдэг бол ерөөсөө бүр маш тодорхой тэнд заагаад өгчихсөн одоо ийм байгаа шалгууртай. Энэ нөгөө маргааш болох өдрийг одоо ихэнх хүмүүс тусгай тогтнолын баяр гээл тий. Нэг нь бол хүндсэн хул баталсан баяр гээл. Тэгээ хүмүүс бодлоод байгаа. Тэгээ энийг нэгдүгээр тодорхойл. Хоёрдугаар одоо энэ угаасаа одоо тодорхой боллоо та бүхний ярианаас энэ одоо маргааш болох өдөр тэмдэглэх бидний тэмдэглэх гээд байгаа баяр маань бол нэг тэмдэглэх ёсгүй баяр байсан юм байна гэж бид нар ойлгоод байгаа. Гэтэл одоо ингээд одоо 90-ад оноос хойш одоо арчил мандсанаас хойш одоо ингээд тэмдэглэл яваад байх юм байна шүү дээ. Одоо маргааш бүгд бүх нийтэд амрахч байна. Энийг одоо ингээд одоо олон болов одоо энэ хилж одоо яаж одоо тийм арга хэмжээ авч ирсэн юм уу? Эсвэл ганцхан одоо та хэд манд яриад яваад байгаа юм уу? Одоо энэ яг тааны бодлоор одоо энэ хувьсгалт нам одоо ардын нам дотор одоо яг яагаад энийг одоо эсэргүүцээд одоо ингээд мэд сонссон юм шиг сонсоогүй юм шиг мэдсэн юм шиг мэдээгүй юм шиг нэг юм байдалтай ингээд 30 40 жил яваад одоо сүүлдээ бүр ингээд одоо ямар баярч мэддэхгүй гэхдээ ямар ч байсан нэг тусгай тогтносон юм баяр юм байна. Эсвэл ингээд учинд олдохоо болоод ингээд яваад байгаа юм болоо. Та нар юу гэж бодож байна? Одоо энэ яг л тийм л дээ. Тэгээд энэний ч одоо 1974 онд нөгөө Брежнев даргыг ирэхэд нэг их сүрхлээ тэмдэглэсэн юм байна.
Тэгээ барьж нэмэг Монгол улсын хүндэт иргэн мэргэн болгоол ингээ. Тэгээд 94 онд нэг их сүртэй тэмдэглээл. Тэгэл яваал за нотон ч бол бүр одоо тэгтээ энэ бас хүмсүүд эргэлзээд байдгийн шиг. Нотны одоо тэр 100 жилийн ой тэмдэглэлээ. Манай энэ төрийн төвшөнд төрийн удирдлагын төвшөнд одоо ерөнхийлөг шилтгэл хийлээ. Тэгэл одоо гайхамшигтай сайхан юм болсон гэл ингээл ярьлаа. Тэгсэн их хурлын дарга амар байлсгалан тэр хүн хэдийгээр одоо сөрөг үр дагаврууд их авчирсан ч үндсэн хуультай болсон нийтийн жишгт нийцсэн ингээд нэг бас дугаараад авсан. Тэгээ би тэндээс харж ирсэн одоо хүмсүүд бол бас эргэлзээл байгаа юм байна. 1911 онд тусгаар тогтнолоо зарлцсан байж хаад дахиад тусгаар тогтнол гэж баймгүй харин ч одоо энэ баталсан хууль номороо тусгаар тогтнолоо одоо хараат болгоол өргөцсөн л үнэн түүх бол тийм л байгаа шүү дээ. Түүх гэдэг маань бидний гიშгэд өнгөрсөн мөр харахад бол тийм л байж байгаа. А тэрүүнийг өөр л яриад байгаа шүү дээ. Тэгээд иймэрхүү ерөнхийдөө одоо энэ анхтгаар үндсэн хууль одоо тэр бүгд найрамд засаг тунхагласан одоо энэ 24 оны 11 сарын 26-нд болсон үйл явдлаас хооших юмнуудыг одоо наад зах нь одоо анхны даргaiгаа яг 13 жилийн дараа тэр өдөр нь цааслаад байгаа. Орос гүрэнд чин одоо яг 37 оны 11 сарын дундуур 7 сарын сүүлчээр баривчилсан байна. 7 сарын дундуур баривчилсан байх. Гэнтэнг тэр юм айлгаж байгаад баривчилсан. Тэгээд хүлээл гэж байгаа л тэгэл яг 37 оны 11 сарын 26-ны өдөр цаасилж байгаа. За ерөнхий сайд Америк яг Улаанбаатарт одоо хэдэн жилийн ой болж байгаа үлээ 20 жилийн хувьсгалын 20 жилийн ой тэмдэглэх баярын хурал бол одоо болох тэр мөчдөл тэнд заасалж явах жишээтэй шүүж байх жишээтэй шүүг заазын ялгаанууд явах жишээтэй ийм юмнууд ягаад болоод ингэж байваа гэдгийг бид нар тийм бодмоор. Тэгэхээр энэ 11 сарын 26-ны өдрийг нэг монголчууд бол нэг баярын өдөр гэж бахархлын өдөр гэж тэмдэглэмээргүй түүхэн сургамжийн одоо ийм л юм шиг л байдгийн штэ. Тэгээд энэ нэг хүмсүүд зүгээр л тоодгүй юм уу нэг хайхардгүй л яваал ирсэн байх. Одоо харин хүмсүүд залуучууд маань одоо хол алхаж нүднээж нүдтэлж явах шиг байна. Тэгээд одоо ялангуяа одоо их орноос сайд байгаа залуучууд бидний одоо нэг нэвтрүүлэг юм хараад байгаа, эргээд яриад байгаа энэ байдлаас харахад бас нэг юм өгүүлээд байгаа. Энэ чинь бидний туулаад ирсэн юм маань эргэлзээтэй байж гэдэг ямар нэгэн мэдрэмжил төрөөл одоо сонирхоод өөрөөсөө санаачлаг газар гаргаад ингэж явнуудаа гэж бодвол би ч бас эерэг сайн юм л бодож байгаа шүү дээ. Тэгээд иймэрхүү байх юм аа. Өөр юм асуулт байл. За ингээд сүл телевизээр шууд дамжуулагдсан мартаж болохгүй давтах учиргүй түүх нэвтрүүлгийн тусгай дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд 3 түүхчтэй маш их баярлалаа. Үзэгч болон та бүхэнд манай түүхчдийн бичсэн Монголын түүх гэх цэнхэр хавтастай ном байгаа. Танд байна уу? Тэгээд та бүхэн бас уншиж үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд анхаарал тавьж үзсэнд их баярлалаа. сон шоо зүдэндээ